17 онд ховсгол хийсэн тэр нөхдүүд ухаантай байсан шиг бас харгис байлаа. Тэд хүмүүсийг бөөнд нь цуглуулж байгаад бүрэн ирэх өгөв. Эхлээд баян хүмүүсийг дээрэмтгийг зөвшөөрчээ. Дээрэмт жил орхив. Дараа нь арай боловсралтай гэснээр хөөхөр болсон юм. Жил орхив. Тэгмэгц эрх баригчид цугласан олон хэр дуулууртай болсныг шалгахаар болжээ. Тус бүртээ ариун нандин гэгдэж байсан бүхнийг сүйдэхийг өр алив. 300 жил татарын дарлалд байх үед үнэн алдартны нэгч сүм дуган нураагүй юм. Харин зөвлөлт засаг бүгдийг дараалан сүйтгэж байлаа. Сүм, дуган, еврейчүүдийн сүм гэх мэтийг засаг төр улаарын эвдэл нурааж байлаа. Бурхны гуунуудыг шатааж, доторх алдадмал бурхны хөрөг зэргийг хайлуулж байв. Энийг эсэргүүцсэн зогсох хинч байхгүй байлаа. Контрабандчдын хэрэг, Оросын бурхтын хөрөг. оны 12 сард Берлинд Германы иргэн Виктор Петрович Лиховский алагджээ. Германы цагдаа нарын явуулсан мөрдлөг үр дүнгээ өгсөнгүй. Лиховскийн эрдний эдлэл тэр дундаа бурхны хөргийн томоохон аймаачин гэдгээр нь Оросын тусгай алба мэднэ. 80-аад оны дундуур цуглуулагчдын ааш авираас болсон уу эсвэл цаана тооцоодоо хийсэн үү? Ямар тач бурхны хөрөг мод тэр хэрээрээ үнэтэй бараа болсон юм. 100-ны ихэр Оросд бараг 80 сая гаруй бурхны хөрөг байжээ. 30 саяын зөвлөлт засаг устгасан юм. Тэр хэмжээних гадагш гарсан. Оросоос хулгайлагдсан бурхны хөргүүдийн төвлөрдөг хамгийн том төв баруун Берлинд байжээ. 1990-ад оны ихэр улсыг аюулаас хамгаалах хэлтсэ Герман дахь өөрийн ажилтнаар дамжуулан тус улсын цуглуулагчид зөвлөлтөөс ихээхэн хэмжээний бурхны хөргүүд хүлээж байгааг олж мэджээ. Хэсэг хугацааны дараа чекистүүд Берлин, Москва хоорондын утасны яриаг замаас нь сонссон аж. Бурхны хөргийн тухай яригдж байв. Бас тэдний ээжид барааг сэргээн засварлах Анна гэгчийг дурджээ. Очередную их партию. Улсыг аюулаас хамгаалах хэлтсийн архивд бурхны хөрөг цуглуулах, сэргээн засварлагтай холбоотой 4 Аннагийн тухай мэдээлэл хадгалж байдаг. Тэр үед нэг нь нас барсан, нөгөө нь оргиж байлаа. Үлдсэн Анна Данилова, Анна Бруз нар улсыг аюулаас хамгаалах хэлтсийн хараанд орсон хоёр. Урд нь энэ хоёртой тус тусад нь ажиллаж байсан мэдээлэгчдийг байцаасан байна. Тэдний мэдээлснээр Анна Данилова нь жирийн амьдралаар амьдарч байгааж, харин Анна Бууз нөхрийнхөө хамт найз нөхөдтэйгөө харьцаа болж, үзэгслэн хар захаар очихоо болсон байв. Бус Анна Иримна, Виталий Никонович хоёр Иваново хотын уугуул хоёулаа сэргээн засварлагч, Буузын гэр бүлийн араас гадна ажиглалд сонсох удасны яриаг чагнах төхөөрөмж тавьсан байлаа. Гэвч намар хүртэл энэ бүхэн ямар ч үр дүн авчирсангүй. Нэг шөн Виталий машинда маш том хайрцаг ачиж Таканга руу явжээ. Нэгдүгээр Котелиноковын нарийн гудамжинд тэрнийг өөр нэг машин хоёр эрг хүлээж байлаа. Байдлаас харахад Виталийн зуны турш засварласан бурхны хөргүүд хайрцагт байгаа бол та. Улсыг аюулаас хамгаалах хэлтсийн мэдээлэгчээр дамжуулан Витали маш их ажилтаа гэдгийг мэддэг. Витали музейнүүдээс мөн сүм дугнаас албан ёсны захиалга аваагүй чекистүүд олж тогтоожээ. Бурхны хөргүүд хэрхэн Виталид одсон нь ойлгомжгүй байлаа. Сэжигтэй нэг ч холбоо сүлбээ илрээгүй. Эрчүүд хайрцгийн нэг машинаас нөгөө дайцсны дараа Витали Буузтай тооцоогоо хийжээ. Зөвхөн туршлагатай хүн хийж чадхаар тийм газрыг тэд сонгосон байлаа. Нэгдүгээр Котелиноковын нарийн гудамж нь нэвд шувт гарсан маш олон гарцуудтай. Тагаанын эдрээтэй нарийнхан гудамжнууд донд алга болоход ядах юмгүй.
Үгүй ядаж Кателноковын эргийн өргөн хоосон гудамж руу гарч болно. Машинууд тал тийшээ явсны дараа жүгийлээд маш болгоомжтой хүмүүс явааг чекистүүд удалгүй ойлгожээ. Машин хэд хэдэн удаа чиглэлээ өөрчилж байнга шалгаж байлаа. Гэвч гадна ажиглалтын баг үл таних этгээдүүдтэй жигүүлийг Стрелецкийн гудамжны байшин хүртэл дагаж чаджээ. Тэнд тэд хайрцаг болгосон байна. Тун удалгүй тэдний хэн болохыг ч тогтов. Михаил Эйфел 1957 онд өрсөн дэлгүүрийн захирал. Тэрний дотны найз Александр Климов зөвлөлтийн армийн хурандаа хуульч мэрэгжилтэй. Стрелецкийн байшинд ажил тогтоож, удалгүй Эйфелийн байрыг дамжин өнгөрүүлэх цэг болгон ашиглаж байсан тогтоогдожээ. Сүм хийдээс хулгайлсан эсвэл хөгшчүүлээс үнгүй шахуу авсан бурхны хөргүүд атсан машинууд хот болгоноос ийшээ эрцгэж байлаа. Эндээс бууз тэднийг сэргэн засварлахаар авч буцааж энд нь авчирдаг байж. Эйфел бол зөвхөн гүйцэтгэгч гэдэг чекистүүдийн мэрэгжлийн зөн совин хилээд өгч байлаа. Климов зохион байгуулагч гэдэг нь нэгэн тодорхой болсон. Цэргийн хүн, хуульч тэрээр контрабандын энэ үйл ажиллагааг голдролд нь оруулсан нэгэн. Эйфел нэг удаа утсаар ярихдаа бурхны хөргийн гол нийлүүлэгч Юрий Гладкихтай Комсомолын талбайд уулзахаар болсон байна. Нэг бус удаа ял хэдэлсэн Москвад оршин суух эрэхгүй. Улсыг аюулаас хамгаалах хилцсэн мэдээгээр тэр 3 вокзалын талбайд Эйфелийг нийслэл рүү бурхны хөрөг зөөдөг нөхдүүдтэй уулзуулсан байдаг. Энээс өмнөхөн Ярослав Мужийн нэг сүмд хулгай орсон хэрэг гарчээ. Аюулаас хамгаалах хилцсийн хүсэлтээр сэргийлгийнхэн тэрхүү зартай аригч нөхрийг барьсангүй. Харин хулгайлсан зүйлээ хэн дамжуулж өгөхийг нь ажиглажээ. Хоёрын зэрэг гард амжсан бурхны хөрөг Комсомолын талбайд Михаил Эйфелд очих ёстой зүйл. 10 дугаар сард Ярославын вокзал худалдан авагчийн машинд очжээ. Ленинградын вокзалын дэргэд Эйфелийн жигүүли зогсож байв. Гладкийн машин тэдний хооронд сүлжиж байлаа. Худалдан авагч худалдагч хоёр бие биенээ харахгүй байхаар бүгдийг зохион байгуулсан байж. Эйфелийн гэрд маш их хэмжээний бурхны хөргөө цугларсан байлаа. Тэр тунгуудахгүй тэднийг баруун руу гаргах ёстой байсан юм. Гэвч энэ маш чухал үе шатанд чекистүүд бүтлгүүтэн гэдгийг хэн мэдэх вүлээ? Эйфелтэй нэгэн үл таних хэр ярьж уулзахар болов. Эйфел дэлгүүрийн захирлын хувьд бурхны хөрөгтэй огт чамаагүй янз бүрийн хүмүүстэй өдөр болгон уулздаг юм. Сүүлчийн мөч хүртэл энэ ямар шинж чанартай уулзалт байх нь тодорхойгүй байлаа. Тийм болоод тэрний араас ердөө ганцхан шуурхай бүлэг ажиглаж байжээ. Эйфел гэрээсээ гарч орцны үүдэнд зогслоо. Тэрэн лөө үл таних хэр очмогц тэрэнд нэг цаас гаргаж өгчээ. Нэг хормын дараа сонсох төхөөрөмж ашиглан тэр нь гадагшаа гарах бурхны хөргүүдийн жагсаалт байсныг мэдсэн байна. Шуурхай ажилтнууд нэмэлт хүч дуудлаа. Гэтэл урд нь тэдэнд анзаарагдаагүй нэг машин үл таних ир дөхөж ирлээ. Тэрэнд хайрцагтай бурхны хөргүүдийг ажиж эхлэв. Бүх ажиллагаа хэдхэн хормоос шалтгаалхан тэр. Нэмэлт хүч ирж амжих нь үгүй юу? Ганцхан бүлэг машиныг мөрдвөл өөрсдөө илрүүлэхгүй байж чадахгүй. Гэтэл хэлснээр болжээ. Эхний гэрлэн дохион тэрл улаан гэрлээр амжиж гарсан бурхны хөрөг ажилласан машин сураггүй боллоо. Чекистүүд дахин амжилтанд хүрэх найдвар олох хүртэл хэдэн сар өнгөрчээ. Бөөзийн гэр бүлтэй дотн байдаг мэдээлэгч Анна Виталий Никонович хоёр Димитровын гудамж дахь тоглоомын дэлгүүрийн өмнө нэг эртээ уулзахар болсон. Тэд хоорондоо тэрнийг нөхөр гэж дууддаг гэсэн байна. Мэдээлэгчийн хэлснээр бол маргааш уулзахар болсон ажээ. Гэвч гашуун туршлагад суралцсан чекистүүд бүр өглөөнөөс эхлэн тоглоомын дэлгүүрт ажиглал тогтоожээ. Энэ нь ч талаар болсонгүй. Учир нь үл мэдэгдэх шалтгаанаар уулзалт 2 цагаар эрт болсон байна.
Анна машина дэлгүүрийн хаалганаас 100 метрийн зай зогсоож, Витали ард нь сүүл байгаа үгүйг шилэн хоргонд байн харсаар тоглоомын дэлгүүрийн хаалга руу аажуухан алхлаа. Бууз ганцаараа яваа. Араас нь дагуул байхгүй хэн нэгэнд харуулж байгаа нь илт. Дэлгүүрээс нэг ир гарч ирлээ. Тэгэд Аннагийн машинд суулаа. Тэдний яриаг бичиж авсан байна. Тэр ир орсоор гэхдээ их аялагтай ярихаж. Гадаа дээр бууцын бэлтгэсэн бурхны өргүүдийг авч маргааш орой гэхэд явна гэдгээ хэлжээ. Тэр Хельсинки руу явах ажээ. Октябрийн талбайн хавар 15 минут эргэлзсэний эцэст Анна сайхрыг гадаадынхан амьдардаг байшингийн ойролцоо болгосон байна. Тэрээр нэгэн элчингийн ажилтан эмэгтэй нөхөр болохыг мэдж авчаа. Тэр баруун хойд хилээр гарах үедээ түүхэн болон уран бүтээлийн асар их үн цэнтэй 28 ширхэг бурхны өргийг хилээр хууль бусаар гаргахыг завдсан хэмээн Галиханд саатуулагдана. Дараа нь тэр хар виз даруулах болно. Дипломат ажилтан Ленинградын вокзалаас галтрыг нь сууж, бурхны өргүүдийн эхний хэсгийг авч явсан тэр орой 2 дахь хэсгийг авахар Эйфелийн байшинд Volkswagen дөхөж ирлээ. Машинаас 2 ир гарч орц руу орлоо. Тэдэнд зориулан шатан дор 6 хайрцаг бэлдсэн байв. Бүх зүйлийг нарийн бодолдсон байжээ. Ачааны эзэн хүлээн авагч хоёр уулзалдах ёсгүй. Энэ бүх ажиллагааг эрүүгийн эргцүү мэдлэгтэй Климов зохион байгуулсныг энэ явдал дахин нотолжээ. Volkswagen Италийн хувийн компани Браунд харьяалагддаг. Уг компани дипломат ачааг олон жилийн турш тээвэрлэж мэргэссэн газар. Жолооч нар нь контрабандаас ч татгалздаггүй байж. Учир нь нэг удаагийн хууль бус бараа 5,000 марк. Энэ компани эзэн Адольф Прауныг ажиглаж эхэлсэн байна. Том ачааны машинуудын жолооч нараар тус компани эзний 2 хүү болох Валера Ленардо болон тэрний 3 үеэл нь ажиллаж байлаа. Мэдээллийн дагуу тэдгээр машинуудын нэгэнд бурхны хөргүүдтэй хайрцагуудыг хийсэн байжээ. 90 оны 12 сарын 15-нд Москва даяар бүх контрабандын бараагаа цуглуулсан Брауны автомашины цуваа хил рүү хөдлөлөө. Москва дахь Ботвын Галин газарт ачааг лацдуулахын тулд италичууд хэдэн дэвсгэртийн хүчээр тэдний итгэлийг олж чадсан байжээ. Тэдний ачаа нь яг хэрэгтэй үед ямар ч ажиллагаанд бэлэн байхаар лацдсан байдаг. Арх төрсний хамт ажилласан бурхны хөргүүд Брест руу явах нь. Тэдний явж байх нэг өдрийн дотор улсыг аюулаас хамгаалах хэлц Брестийн Галин газартай холбогдож контрабандын тухай анхааруулж амжижээ. Ямар ч алдаа байсангүй. Брестийн Галь дээр үзлэг хийх үеэр ачааг саатуулсан байна. Нэг хайрцагнаас олдсон бурхны өрг нь хамгийн сүүлд Ярослав мужийн сүмээс хулгайлсан эд байжээ. Одоо контрабандын сүлжээ бүрэн устсан юм шиг байлаа. Тэрний нөгөө хэлгээс болсон Эйфел, Климов, Гладких бууз нар баривчлагдсан. Бусдын тус улсаас албадан гаргасан. Контрабандын энергийг архивд өгч болохоор байсан ч мөрдөн шалах үеэр дээрх 2 хэсэг бурхны хөргүүдийн захиалагч хүлээн авагч нь зөвлөлт толгойд улсын иргэн байгаад Германд амьдрах болсон Лиховский гэгч болохыг олж тогтоожээ. Хэрэг бүх контрабандын хэргийн зохион байгуулагч нь тэр бол дипломат ажилтан Брауны гэр бүлээс бараагаа авч чадаагүй Лиховский тумуудахгүй Москвад ирнэ гэдгийг таахад ядах юмгүй байлаа. Чекистүүд 2 жил 3 сар хүлээх хэрэгтэй болсон юм. Герман тэрнийг улсыг аюулаас хамгаалах хэлтсийн туршуулууд ажиглаж байв. Москвагийн удасны холбоонд холбооны бүгд найрамдах Герман улс дахь Лиховскийн бүх яриаг чагнах заавар өгсөн байна. Тийм болохоор 93 оны 3 сард Виктор Петровичийг Москвад ирэхэд нь тэрнийг хэдийн хүлээж байлаа.
Лиховский өөрийн дуралд бүсгүй Галинаг энд буусан байжээ. Галина Романовская тэрнтэй уулзаад 4 жил болж байгаа. Гэвч Эйфел бууз фараоны гэмтэргийн бүлэглэл балар хүртэл Виктор Петрович тэрнийг өөрийнхөө аюултай ажилд оролцуулаагүй. Одоо Галина Лиховскийн бүх ажлыг амжуулж, янз бүрийн хүмүүстэй уулзаж, чекистүүдийн тасалсан контрабандын гинжээ хэлхийг дахин сэгээх хэрэгтэй болжээ. Галинаг Москвад ажлаа амжуулж байх оронд Лиховский өөрөө гал тэргээр Киев руу явж, Орос Украины шинээр бий болсон хөлийн байдлыг шалгасан байна. Ажиглалтын мэдээлэлээр бол шалгалт нь амжилттай болсон аж. Шинэ хэл хуучны зөвлөлтийн хэлээс ч илүү тунгалаг болохыг тэр олж мэдсэн байна. Ямар ч сэжиг аваагүй Лиховский бурхны хөргүүдийн эхний хэсгийг шинэ сувгаар хүлээн авахар Берлин руу буцжээ. Харин Москвад Галина тэдгэрийг цуглуулж байлаа. Бурхны хөргүүдийг явуулахад бэлэн болжээ. Лиховский Галина хоёрын ярианаас бурхны хөргүүдийг Москвагаас Киев руу гал тэргээр явуулах ба тэднийг 12 дугаар вагоны проводник Ира авч явна гэдг нь тодорхой болсон юм. Гал тэрэг явахаас хагас цагийн өмнө Киевийн вокзалд Галина хоёр туслагтайгаа болон хайрцагтай бурхны хөргүүд атсан Мерседестэй ирлээ. Вокзалын ойр орчим тавцсан дээр олон тооны шуурхай ажилтнуудыг байрлуулсан байлаа. Хэд хэдэн газруудаас нууц камераар бичлэг хийж байв. 90-ад оны бүтлгүүцсэн ажиллагааг сансан чекистүүд тэрнийг дахин давтуулахгүй байхыг хичээж байв. Энэ нь ч үр дүнгээ өглөө. Гэнт видео камеруудын нэг нь доголдож эхэлсэн бөгөөд хэрв нөгөө хоёр нь ачааг дамжуулах мөчийг бичиж амжаагүй бол тэр шүүхэд нотлох баримт олж чадахгүй байсан юм. Хайрцагтай бурхны хөргүүдийг Ира дамжуулан өглөө. Хариуд нь тэрэнд ердөө 7000 рубль өгч, энэ бол Киевт байх цаашаад очих илгээмж гэж хэлжээ. Хайрцаг дотор чухам юу байгааг проводник бүсгүй мэдсэнгүй. Киевд Лиховскийн дахин сэргээсэн контрабандын ээлжит гинжин хэлхээ бараг хүлээж авах байлаа. Контрабандные цепи. Орос Украины хил дээр Галийнханд өрчилсөн мэдэгдсэний дагуу бараг саатуулах болсон юм. Германаас ирсэн мэдээлэлээр бол мөнгөө төлсөн бурхны хөрөг захиалагчид Лиховский таагүй хандаж цуглуулга аривжуулах өөр арга зам хайж эхлэх болно. Виктор Петровичийн амар зайг үзүүлэхгүй тэр мөнгөө төлж чадахгүй байсаар алагдана. Тэрнийг алагдах үед Оросд дахиад 20 сая гаруй бурхны хөрөг байжээ. Дахиад 2 жил өнгөрчээ. Одоо хэд болсныг хэнч мэдэхгүй. Оллоо телевизийн кино гадаад